За Ахмад настан хөгжлийн бэрхшээлтэй иргэдүүл сая төгрөгөө аваад энэ хувьцааг эзэмшээгүй. За тухайн үед мөн ялгаахгүй 8 ширхэг хувьцаагаар эрүүл мэндийн даатгалын төлбөрөө хийлгсэн. За оюутны төлбөр гээд 500 мянган төгрөгийн хувьцааг 572 560 хэдэн хувьцаанд одоо сурсан хүмүүс зөндөө байгаа. Энэ бүх хүмүүс одоо нөгөө хувьцааныхаа нэрлсэн үнэхээр өгөөж өгөгдчихсэн хүмүүс байхгүй. За мөн одоо сайн хувьцаа, сайн оюутан гэх мэт хөтөлбөрүүдийн хүрээнд бас арга одоо 800 гаруй мянган иргэд бол тэр тодорхой хувьцаагаа бол одоо нэрлсэн үнээр нь бол хөдөлсөн ийм асуудал бол байгаа. Тэгэд энийг одоо эргэж нөгөө одоо дахин одоо өмнө төлбөргөө олохын хувьд бол нөгөө үндсэн хуулийн зарчим гэх мэтлэн олон асуудлууд байгаа. Дахиж нөгөө эргэж нөгөө худалдаж авах боломж гарахгүй талаарх асуудлуудыг бас тодорхой хэмжээнд зүгээр судалж ийн холбогдох газруудад бас танилцуулж байна. 1072 хувьцааг одоо иргэд одоо хувьцааны ног заршуулах 60 мянган төгрөг авахгүйгээр бүтээн байгуулалтад зарцуулъя, эрдэмтчийн зарцуулъя гэдэг байгаа ингэх юм боломж гэх юм. Одоо таны мөнгөө яаж зарцуулахыг хэн нэгэн этгээд өмнөөс нь ч юм уу шийдвэрлэх ерөөсөө боломжгүй. Та өнөөдөр авсан цалингаа бас үндэсний том бүтээн байгуулалтанд хандуулж болно. Иргэд бүгдээрээ хандуулж болно. Тэр бол тэр иргэний өөрийнх нь эрхийн асуудал. Миний ярих тухайн асуудал ерөөсөө биш. Хэн нэгний ярих тухайн асуудал ерөөсөө биш аахгүй юу? Энэ одоо хувьцаа гэдэг маань хүний хөрөнгө шүү дээ. Хувьцаа гэдэг маань хүний хөрөнгө. Ногдол ашиг гэдэг маань хувьцаат компанийн хувьд тэр компани нь өөрийнх нь одоо хувьцааг нь худалдаж авсан магадгүй хаан банкны хувьцаа, магадгүй одоо жишээ нь одоо олон улсын хөрөнгөний бирж дээрээс одоо юу гэдэг нь олон улсын одоо томоохон компани одоо Microsoft-ийн ч юм уу, Google-ийн ч юм уу хувьцаа аваад дивиденд тарааж байгаа бол тэр хувьцаагаа ногдол ашигыг тэр хүн л авдаг. Тэгэхдээ тэр авсан мөнгө хаана хийн таньдуулах нь бол тэр хүний л асуудал. Биднийг одоо бид ингээд болно эсвэл болохгүй гэдээ одоо яриад байх юм болцоо аахгүй. Тэгээд дахиад нэг зүйлийг Эрдэнэс даван толгой компани уулуурхайн компани. Уулуурхайн бизнес хийдэг, уулуурхайн одоо олборлдог, тээвэрлэдэг, борлуулдаг л компани шүү. Тэгээд бид нар олборлох, тээвэрлэх, борлуулах үйл ажиллагаагаа өдөр тутмын үйл ажиллагаанд одоо бүх сайжруулалтыг хийгээд олборлолт, борлуулалт, тээврээд нэмэгдүүлэх чиглэлээр одоо өдөр шөнөгүй ажиллана. Мөн асуурсан иргэдийн одоо ногдол ашигын одоо хувьцааны ногдол ашигыг ер нь яаж зарцуулах юм бэ? Иргэд одоо нөгөө нэг асуугаад байгаа л да. Энэ сар 2 сард одоо засгийн газар нэлээд хэлсэн гэж ах шиг юм байна. За өвлүүлэх асуудлын хувьд бол ер нь одоо бас нэг иргэдэд мэдээлэл өгөхөд бас яг энэ өнгөрсөн 4 удаагийн ногдол ашиг тараалтаар иргэдийн нэрийн дансанд одоо ногдол ашигын одоо үндэсний төвлөрсөн хадгаламжийн төвд өгөөд иргэдэн дансаа нээгээс шалтгаалаад ногдол ашиг аваагүй. Тийм маш олон хүмүүс байгаа. Мөнгө өгөөд хахад авахгүй гэсэн үг шүү дээ. Тэр иргэд маань бас үндэсний төвлөрсөн хадгаламжийн төвд очиж холбогдох ногдол ашигуудаа авах ёстой. Тэр мэдээллүүдээ шалгаад одоо тэр дансанд байгаа манай Эрдэнэс таван толгой компаниас одоо гараад ивцэн үндэсний төвлөрсөн хадгаламжийн төвийн төрийн сангийн дансанд байгаа тэр холбогдох ногдол ашигуудаа авах боломж нь нээлттэй. Нас орсон одоо иргэдийн хувьд бол нэгэнт одоо тэр иргэний өмч гээд одоо төрөө засгийн газраас шийдвэрүүд нь гараад их хурлын газраас шийдвэрүүд нь гаргаад өгсөн энэ одоо өмч хөрөнгөтэй холбоотой ногдол ашиг тухайн үеийн одоо хувьцааны нэрсийн жагсаалтанд ороод ногдол ашиг нь бол компанийн хувьд бол аль хэзээ гараа авчихсан. Өвлүүлэх эрхийн нээгүүтэй холбоотойгоор тэр одоо ногдол ашигыг холбогдох одоо өвлөгч нь бол нөгөө аваагүй ийм одоо харилцаа бол үүссэн байгаа. За энийг бол бас бид нар нээлттэй болгох хүрээнд бас урьдчилаад одоо өвлөх эрхийн бас нээх байдлаар одоо холбогдох шийдвэрийг гаргуулахаар ажиллаж байгаа. Өвлөх эрх нэгдсэн үед одоо ар гэрийнх нь авах боломжтой гэсэн үг. Тэгээ иргэний хууль зааснаар одоо жишээ нь хэн нэгний одоо өвлөх эрх гэдэг маань иргэний хууль зааснаар өвлөх эрх нь нэгдээд одоо хайн нийслэл нь үр хөвгт нь ингээд одоо машин хэрэг байр одоо амьдрал дээр байдаг л харилцаа шүү дээ. Тэрнтэй л нэг адил энэ одоо жишээ нь нэг байраа үр хөвгтүүд нь хуваагаад авах уу, аль эсвэл хэн нэг нь авах уу, эсвэл ихнэр нь шууд байдаг бол яах вэ гэдэг бол энэ нөгөө иргэний хуулийн харилцаа байхгүй юу. Тэгэхээр энэ одоо 1072 хувьцаа гэдэг маань мөн ялгаа авахгүй тухайн иргэний л одоо тухайн үедээ нэг ширхэг хувьцааг 933 төгрөгөөр үнэлээд сая төгрөгийн үнэлэмж бүхий хөрөнгө шүү гэдээ өгсөн зүйл байхгүй юу. Тэгээд тэрийг нөгөө өвлүүлэх эрхийн нээлттэй болох хүртэл өвлүүлэх, худалдан борлуулах гэх мэтлэн энэ одоо холбогдох эрхүүдийн нээлттэй хувьцаат компани болтол нь хязгаарлагдсан байсан учраас бид яаралтай нээлттэй болгоё. Энэ иргэдийнхаа өмчийг өөрсдөө захиран зарцуулах, шийдвэр гаргах боломжийг яаралтай бий болгоё.
Хоёрдугаарт нь энэ одоо 10 хэдэн жилийн хугацаанд анх одоо 933 гэдэг одоо уул багт нь нэрлээд одоо үнэлээд нөөцөөрөө үнэлээд тогтооцсон зүйлийг бид нэр 15 жилийн хугацаанд 186 орчим сая тонн үрс борлуулад 13 тэрбум долларын борлуулалт хийгээд улсдаа 12 их найдын татвар төлөөд энэ ч одоо нөгөө анх эхэлжсэн 933 төгрөгийн нэрсэн үнэтэй байсан үетэйг харьцуулах юм бол ямар ч үсэн хөлд орчлоо, босоод гүйдэг болчлоо. Тэгэхээр энэ одоо нөгөө 933 төгрөгийн хувьцаа маань өнөөдөр яг хэдэн төгрөгийн үнэлгээтэй болсон бэ гэдгийг тогтоох ёстой. Тогтоохын тулд тэр олон улсын аудит, хөрөнгөний болон бизнесийн үнэлгээ, андрейтер хуулийн гэх мэтлэн энэ ажлуудыг бид нар нэгэн аралтай хэрэгжүүлэхээр одоо яг нь 26, 25 оны 12 сараас ингээд ажиллаж байна. За бэлтгэл ажил бол бас нэлээд урагштай. Энэ одоо 26 онд багтаагаад нээлттэй болгох боломжтой гэж харж байгаа. Гэхдээ нөгөө талаас манай одоо Монгол улсын хөрөнгөний зах зээлийн багтаамж өөрөө маш бага. Гэтэл одоо энэ 1072 хувьцаатай холбоотой одоо хувьцааны тоо тэрний үнэлэгдсэн одоо 933-аараа гэтэл хөрөнгөний зах зээл хэд дахин том зүйл багхгүй. Тэгэхээр энийг бас нөгөө маш болгоомжтойгоор мөн одоо яг энэ одоо хувьцаатай холбоотой иргэдийн мэдлэг энэ зүйлийг бас одоо бүх нийтээрээ л хийх ёстой гэсэн үг тийм. Одоо магадгүй нээлттэй болгосны дараа хин нэгэн этгээд дээр хувьцаа төвлөрөгч байт юм уу энэ ингээд бизнесийн одоо харилцаанд ороод ирэхээр та зарна хин нэгэн аавн та зарна хин нэгэн аавн та магадгүй буцаага худалдаж аавна гэдэг ингээд байдаг л харилцаа шүү дээ тийм. Гэтэл одоо нөгөө яг энэ одоо 1072 гэдэг сэдв маань ингээд их юм юу сэдв байгаа даа шүү дээ. Эмзэг сэдв байгаа даа шүү дээ. Тэгэхээр энэ дээр бас ингээд янз бүрийн эрг сөрөг талууд бас гарч болцсохгүй учраас энэ бүх зүйлүүдийг одоо хамгийн зохистой зөв одоо гарцаар нь гаргахаар л ажиллаж байгаа гэж болж байна.